Барт өстө давтамаар л олон юм хуцалгүй шууд эхлэе. Өмнөх хэсгийг нь үзээг бол үзчихээ дараа дээрээ үгүй бол ойлгомжгүй шүү, окей? But when I talk to you, won't you bear what's right through and choose what out through my heart? And I sound like За энэ хүн маань эхлэхэд манай Park-ийн хэд маань тоглоомын талбай дээр байж байна. Яасан гэсэн нөгөө Caroline-ийн Dashins-ийн талаар ярьж байна хөө. Манай хэд Dashins-ныхаа хийг өөртөө хийлгэн тэрийг нь George зурн гэшээ Arashi Chibit-ний алнаар байгаа юм уу тийм. Тэрхэж байсан чинь Caroline чи хичээл ном гээд өгчих гээд байснаа би шүр хатгыг чинь тос лээлгэн. Нөгөөдөг чинь George-ийг залахыг хүлээсээр уугийн George цуг хоол идэх гэсэн юм л да. Тэгснээ чи энэ номнуудыг намын санд буцаагаад өгчих би унтлаа гэд нөгөөдгөө уурлуулаад бас гомдоочгож байгаа юм. Тэгэд унтчихлаа гэж бодоод цувдаагаатай би илүү хөөрхөн байсан бол George илүү надад хандтай байх байсан бахтаа гэтэл нөгөөдөг чинь босож ирснэ. Би унтаагүй жүжиглэж байсан юм гинэ. Тэглэж чи байгаагаараа л хөөрхөн гинэ. Йоо яагаад гинэ? Анараа та нар анзаарсан бол Изабель хэрэгтэй байсан юм билээ. Тийм тэггээр одоо суудах байсан шүү. Тэгээд бид нэг ийм балан сценийг харнаа. Тэгснэ арай том байсан даа ч их шиг. Найз нь байж мэдлэгч байх шиг. Энэ ягааныг игч гинэ. Намайг ягааныг игч биш гэчихвэ гэсэн шиг юм. Бүр яа гэдэлхэн байгаа зү. Нөгөөдөг чинь бүр хичээл намаа хаяа залбираад тэнээ дээж авдаг намын сан явлаа гэд студ дээр ирэл байдаг буян юм аа. За тэгээд нөгөө George чинь Caroline-ыг хоолндоо игснэг гэртээ авчирчлаа. Тэгээд нөх гой гэр мэртэй байгаад байсан чинь George нэг баян гаийн нууц амгийн хүүхэд гинэ. Тэгээд хооллож дууснаа нэгт парк, хоёрт байшингийн дэвэр, гуравт оршуулгын газар айлын вэ гинэ. Тэгээд юу гэсэн чинь бид хоёрын анхны удаач гэх шиг тэгээд аль нь ч биш гэсэн чинь чи онгой юм уу тийм. Тэгээ George өрөөрөө явлаа. Тэгснэ Caroline ээжтэй манай найз өвдчихсэн. Тэгээ ээж аав нь байхгүй болохоор би гэрт насраад байж байна гэж бурддаг биш. Тэгээ ээж нь уурсан чинь тасалснаа яадаг бийч гэх шиг. Яа юм уу Caroline минь буруу хүн дагаад лөөшлөгдөд байна да. За тэгээ эхлэх гэсэн чинь George чи тэ ардаас нь миний онгодыг буцаагаад өг гэд байваа гинэ. Тэгсэн чи ястаа лайдээ яшаа гэхтэн Caroline уурсан даалгадчихлаа. Нүний шим хэлсэн ш. За тэр жахав. Энэ бол тэмээ тийм. Яганагийн дүү. За тэгээ Caroline George-ийн гэрээс хөвгдөөд ээж рүү ярилцлаа нь яганаг шүлээд удаж байгаа юм. Яганаа би George-ыг болгоод өгнө гинэ. Хүүхэн ч юм уу? Наа. George бас гэртээ нэг хүүхэнтэй байж байдаг шүү. Угаасаа ямар ч ирүүл ухаантай хүн жоохон охин тэнэд байхаар санаа зовно доо. Тэгээ Caroline ээжтэйгээ ярьж байгаа царай. これからすぐ帰ります。話は家に着いてからにします。それでいいでしょ? Би ээжд бүгднийг ярина. Та нарын талаар, коллежид орохгүй талаараа. Ээж ч уурлуул яах вэ? Гэрээсээ явна. Тэгвэл би зочны өрөөгөө цэвэрлээд байж вэ? Caroline-ыг хавчаараа George-ийн дөрөгчход. Тэгээд нөгөөдөө нь авчирч өгөнгөөрөө гэртний хөргөж өгдөө тэгэл ойлгомжтой. Маргааш нь Park-ийн пикник хийх гэж байхад Caroline баахан цүнхээрээ ирлээ. За тэгээд юу болсон гэсэн бүх юм хэлтэл ээж нь алгадчихж тэгээд нэг захиа бичиж өрхөө гэрээсээ явчихаж тэгээд студиуд байрлуулахгүй байрлахаар бол мөнгө төлгөнэ. Тэгэнгүүт Arashig-ийн төр байхаар болно. Тэгээд өглөө нь ягаан нэрээд ихчийнхэн дэлгүүр Caroline-ыг худалдагчаар орохыг асуунаа. Ярилцлаганд ортол аль хэдийн худалдагчтай болсон гэд манай охины Berry Show төр мэдээлэлээр авдаг. Хөөе тэгсэн нөгөө балтан чи Caroline-ыг хайж байна. За тэгээд зураг авалтынхаа газар очтол энэ га ягааныг ихчинд хөр гинэ. Нүрэ бодуулах гэсэн чинь нэг хөрхөө ах байна. Энэ нэрээ Caroline чоолгийн таарч өгдөггүй авгүй га шүү. Мэдээж танигдахааргүй болоо зураг авалтанд орж байгаа юм. Одоо янз янзын зураг дарууллаа. Ойлгомжтой George маань охиныг хүргэж өгнө. Тэгээд өмнө алдуулсан болохоор тэр рүү асууж байгаа дүнсдэг. Тэгээд явлаа гэсэн Caroline-ийн царайн сонирн болоод орч цай ч юм уу кофе уух уу гинэ. Нөгөө болтон чинь Caroline-ыг хайгаад Arashig-аас ч асууж байх шиг. Нөгөө хоёр ойлгомжтой юу яачихдаг? Хана очиж сонсоо сонирн болоод буцаж балдан Caroline-ыг хайгаад Arashig-ийн дэгчсэн зогсож байл яах вэ? Ягаана угаасаа ягаана болохоор нөгөө хоёр нь юу яаж байгаа гэж шууд хэлчихгүй л яах вэ? За ингээд part 2 дууслаа. Тэгээд баярлалаа. Баяа.